Hello 안녕. 했어. 1 2 3 이야. Hello 안녕. Шинэ бичлэгтээ эргээд тавтай морил. За энэ бичлэг нь болохоор гоё ялтай газар хаана байдаг вэ бичлэгний 2 дахь дугаар нь заяа. За тэгээд өнөөдөр миний бичлэгэнд миний бести марлаа болчиход. За өөрийгөө танилцуулаарай. За сайн бицхан уу? Нам марлаа гэдэг. Бид хоёр их сургуулийн найзууд байна. Болсон уу? Болсон. Ерөөсөө амархан шүү дээ. Өнөөдөр орж байгаа газар нь дээр анигийн өрийг хийж өгдөг нүүдэлчин гээд голодооны газар байгаа. Тэгээд 2 салбартай. Хамгийн ойр салбар нь болохоор Тэнгисийн 2 дахь хард байдаг. За одоо явж хоолоо захилцгаая. За тэгэхээр энэ хэсгээс ингээд порцо хийх саваа авчина. Тэгэхдээ энэ дээгүүр нь ингээд хэрхэн захиалга хийх вэ гэд юм ингээд бичээстэй байгаа. Өдөр бол шорлог гэдэг гэж утсан чинь шорлог нь байхгүй байна. Тэгээд та бүхний мэдж байгаа шил энэчнээс тэгээ сайхан ингээд бүтээтгүнүүд ингээд сонгочихно. Би ихтэй малатаанда ерөөд бол баг ногоо хийдүү, мөг хийдүү. Тэгээд ногоо мөгнөөс бусдыг хийчдэг. Ийм үдээ нүү. Тийм ээ, би бол маш их хэмжээний үдээ иддэг. Марлаа аюулгүй дуртай. Yes. За өнөөдөр малатан чинь хэд болно гэж бодож байна? 16, 17. Тэгээ 20-с доошоо л байгаа. 20-с доошоо. Окей. За миний малатан өнөөдөр энэ байлуулах 30-аас доошоо 25 ч юм уу болгоё гэж бодчих заяа. Тэгэхээр харжий. За эхлээд хэдүүлээ марлаг. Орцоо ямар орц бүрдүүлэх нь харъя. Өмнө нь ирээд амар их байсан. За өмнө нь ирээд амар их байсан болохоор марлаа өнөөдөр жоохны цуглуулсан юм шиг байна. Одоо энэчнээс махан аавна. Эдгээр цаадал тэдний эдний байшин амар амттай. За энэ ч нэг юм байна. Орцоо цуглуулаад дууссан юм уу? Ингээ болоо юм. Болоо гэж бодож байна. Гэтэ би гэж бодсоо. Биш галууны мах гэж бодсоо. Галуу. Тий. Гэтэ хүний ярианаас сонсоход хоньны мах юм шиг байна. Тэгээд махаас солих болно шүү дээ, солихгүй юм уу? Тэгээ би яран бодож л юм лээ. Тэр ерөөс солилтыг бүүл гэж бодлоо. Үнэхээр хоньны мах бол хэцүү. Хоньны мах яасан юм? Тэр ер нь ийм хоньны өөхөнд их дургу. Тэгэхээр энэ махнууд их өөхтэй байна. Тэгвэл яаж чарсан энэ ч дахиад юм гаргасан юм. Уг дээр энд галууны мах гэж бичсэн байсан. Вау. Чи тэр башнаас нэг 2-ыг аваад удаа шүү. Башны амар амттай шүү. Хажин. Хавч. Краб. Хажин. Нэмэлч. Вау. Окей. Дан. Башнаас нь 2-ыг авчихаа. Авна. Ямар шахаад байхгүй байшин. Гоё л юм шиг байна. Байшин уус амар амттай. Энэ нэг CUJ-ийн жижигрүүлсэн мантан ус шил харагдаж. Өнгийг харахад Өнгөтэй болохоор ахаа. Энэ болохоор дахиатай мантан бодсны жижиг хөлбөр. Энэ болохоор бүлгүү гэдэг. Яг би орцоо цуглуулах гэсэн чинь энэ дууссан байна. Одоо нэгийг аваад гараад ирсэн. Гэ чиний ус энэ дээр амар саарлаа. Миний ус уг нь амар яг сав саарл болсон байсан байхгүй юу? Тэгээд би өчтөр будцээ. Өтөв нэмээд үү? 2 бодог нийлүүлж байгаа. Ямар бодог? Тэсэн чинь нэг нь салааны бодог заяа. Нэг нь болохоор сагаан сараар авсан бодог. Тэсэн чинь нэг сэн ногоон ч юм шиг өнгөтэй болсон. Гэтэ энэ дээр саарл харагдаад байна. Энд дээр саарлаа авч. Сая марлаа бичлэгээ slow motion дээр хийсэн байна. Хэлэхгүй байна ч. Sorry. Одоо би тийм гэрт очоо янзлан. Би давхраар ямар уул ингээд
өөдөөс харах юм бол миний давхар өрөө байхгүй зөө те. Доошоо ингээд харсан чинь жоохон давхар ирүү бай. Надад ч гэсэн байдаг. Өөс хүмүүрлээ шүү дээ. Yes. Тэгэхээр марлаа ясны шүлтэйг авна гэж чинь би халуун ногоотойг авна. Үгүй би халуун нотог авна. Гэтэ усан авахгүй болох нь уруул хагарчиж уруула амар хүчтэй юм шүү ингээ. Чин нэг тийм бичлэг хийх онгод орж ирээд тэгээд малаатай идэхтэй бичлэг хий гэж бодоод тэгээд бичлэг хийж. Марлаа эцсийн дүнд зэрэг гаргаж ясны шилдэг авах шийдсэн байна. Би бол халуун ногоотойг авна. За ингээд 10 болно гэсэн үний болоотоо 27 боллоо. Тооцоо яасан байна? Тооцоо зурсан байна. За одоо миний болоотоо. Oh my god 24-6 зулсан байна. Халуун ногоон баг. Тэгэхээр өнөөдөр түүхэндээ миний малатан анх удаа 24 мянга гарлаа. Гэтэ ер нь 30 мянгаас дээшээс удаа байхгүй те минийх. Гэтэ байгаа байна. Өмнөхдөр миний анх удаа амар их гарсан. 32 зогссон юм байна. Чи надтай явж байхад бас нэг тиймэрхүү байсан шүү дээ. Арайч 30 өрөөг шүү дээ. Хөрлөө хүрсэн шүү дээ. Хүрсэн юм уу? 33 гэсэн хаа. Тэгээ санаад байна. Дан. Тийм. За зэнийг яах вэ? Монгол эгчнэр урдуур дайрхаа болох хэрэгтэй. Харин тийм ээ. Сая нэг дөрөвч. Би тэр өнөөдөр амар дайрлаа. Эхлээд хоёр нь бичүүлжээд тэгээд тэрний араас бүтээр бичүүлэх гэсэн чинь тэгээд чичирсээр хагаад нөгөө хоёр гад бичүүлчихсэн юм. Цог нэг ширээнд явж байгаа юм чинь чир. Ийм бүдүүл байх болох хэрэгтэй. Дараа хаашаа орё гэж бодож байна. Санаа оноо байна уу? Дараа нь гейт руу орж үзвэр. Тэрний дараа нэг амар гоё солонгос солны бүр шөлөн бүр ванили амар гоё шилтэй газар байгаа. Кимбабд бүр ийм газар байгаа. Нэг тийм амар гоё газар тийм. Хаана надад теле би хадууд. Гейтийн бүргэр нь аюу таалагдсан. Гейт хэд дээр нэлээ бүргэр байдаг. Гисэн би рейлнээс харсан. Бодол идэхүү уух гэдгээс харсан бах тий. Мэдхгүй байна. Иддэг удагчлаа. Ямар ч юм нэг рейл гүйлгэж явал тэдний бүргэрийг айгу гоё гэдгийг нэг хүм рейл болгоод хийсэн байсан. Гэхдээ бас нэг өөр гоё бүргэрээр гоё газар байгаа шүү. Броски гээд. Тэгээ саяхан ч гэжтэй 2 сард Броски гоё 2 дахь салбараар нээсэн мэлээ. Хаана нэлээ? Хотын төвдөө. Нэг эхлэгүүрээ тэр хавцаа. Лаунж нээсэн мэлээ. Тэднийх ер нь бүргэр пиццагаар амар алдартай. За 2 дахь салбар нээсэнд нь маш хөөтэй. Тэгээ одоо бол би 1-р салбарт норж үзээгүй лээ. Тэр нөгөө DT нэг рекламадад байсан бүргэрийн газар байгаа заяа. За. DT илүү. Ямар ч гэсэн нэг тиймэрхүү нөгөө Facebook дээр бичлэг хийдэг тийм юу. Нэг бүргэрийн газар бас их рекламадсан байсан. Бүргэр нь ийм том заяа. Тэгвэл хоёулаа бараг голоод нэг яах юм шүү. Хоёулаа бол бараг тэг. Тийм. Броскигийн юу ч гэсэн хоёулаа дундаа л авах та. Бараг дундаа нэг пицца тэгээд нэг бүргэр тэгээд нэг коктейл ч юм. Тэгжээд нэг гоё. Бас ер нь орё гэж бодож зөндөөгөө хоолны газар зөндөө байна. Тэгээд дааж ингээд нөгөө гадуур гарч ороод ингээд идж уухаар ингээд бичлэг хийхээ марчаад байгаа байхгүй юу? Тэгэхээр шууд гоё хоолны газар ороод яваад байгаа. Зүгээр л идчихдэг. За битүүрийн хоол ирлээ. Тэ харж байгаа шил энэ бол нэлийн том байна. Гайсээ сувбар. Орох тоол нь л энэ аяхан томроод ах юм. Хэв амир их идэхээр харагдчих баг та. Би сэрэ өдөр. Энэ гэхдээ бүр арай том байна. Эний марлаа. Харилаа би одоо та нарт төрж үзүүлье. Марлаа. Тэвэр дүүрэн. Тэгээ ирэхэд бол ийшээ ихвчлэн овс ажилтнанд орж идэг. Тугасаа яг тэнгисийн ойролцоо айгүйх овс байдаг болохоор цайны цагаар ялангуяа амар ажиллаж идэдэг. Ах уу. Яасан бэ? Халуун ногоотойгоо л авах гэж. Иля.
Анзида. Тэр ага амар гоё л идээдсэн та. Жохон давс нэмэх үү? Ямар ч байсан би ямар нэгэн хойлох юм авахаар явлаа. Окей. Гэтэ өнөөдөр нөгөө би орцсондоо яг голчлон энийг авсан болохоор амар гоё байна. Тэгээд одоо идэн дээ. Тэг уул нь та хэд анзаарсан бол зөө ингээд миний бичлэг ингээд арахт нь ингээд шууд үздэг хүмүүс бидэнтэй би уул нь сая нэг өвөл нилээ итгэвтэй бичлэг хийсэн штеп. Тэгэхдээ нөгөө нэг үзэлтнээ явахгүйсэн болохоор би ерөөхдөө буцаагаад private болгоцсон байгаа те. Хэвээ та буцаагаад private-аас гаргачихсан юм бол би буцаад public болгочихъя те. Тэгээд хэлээрээ яг ямар бичлэг хийлгүүлмээр байгаагаа бас хэлээрээ. Тэгээ одооноос ерөөдөө би 4 сараас завтай болоод ирэх учраас чадхаараа бичлэг хийн. Тэгээ 4 сараас уцаа солино. Та нартай гоё чанартай бичлэг үзүүлэхийн төлөө би уцаа солих гэж байна. Хичээж байна. Тэгээ хичээн дээ. Одоо хичээн. Насаа марлан амтлагчанд яваад одоо шүлэндөө халуун ногоо хийж гин. Яг юу хийсэн? Маш их хэмжээний халуун ногоо тэгээд ногоон сонгоно. Гайгүй болох байхаа гэж найдаж Ногоон сонгоно гэхдээ яагаад хийсэн? Ногоон сонгоно амт нэмд юм уу? Мэдгүй зүгээр ногоон сонгоно гоё харагдаад. За одоо нэлээ үдс тарах учраас үсээ боох хэрэгтэй. Хамаагүй дээр. За одоо хоол идцгээе. Марлагийн авсан нөгөө нэг гүндөөр нь дотор махтай байсан маань. Гэтэ би азар бас тэрнээс авсан. За ихэдээ бол хоолныхоо талыг идчихлээ. Тэгээд өндөө чадчихлаа. Тий. Улан сая гүрийгээ дуусгах гэж үзсэн чи бүгнхээр чадахгүй нэ тэгээд. Юм яриаш тэгэлгүй бол. Би бол гэрт иднэ. Ажлаа явахаас өмнө. За тэгээд өнөөдрийн бичлэгийг маань үзсэн маш их баярлаа. Тэгээд би яг энэ доор хэсэгт хаягийн оруулж үзье. Тэгээд та завтай өдрөө ч юм уу ингээд дараа заавал ороод үзээрэй. Тэгээд дараагийн бичлэгээ болцгаая. Баярлалаа.